гэсэн нэлээд нөлөөлж үүсэж байгаа шүү дээ. За хаалгач Цэнгүү гараад ирсэн. За Цэнгүү бол өнөөдөр маш чухал нэг хаалтыг хийсэн. За энд хүсэлт дамжуултыг өгсөн Саруул төгс. Яа хаалгач Цэнгүү өнөөдөр үнэхээр ахтар байна. Бараг урдаас нь тулсан бөмбөгийг хойсон баг шүү. Тэгээ хоромхондоо тоглоно. Одоо энэ амар 1-р тойрог 5-ын тойрог эхлээд 2 гол алдсан байна. Яраас орж ирж байгаа тоглогчдор руугаа л одоо өөх болоо өгсөн шуудыг үзүүлж байна. Тэмүүжин. За баруун дараад шууд цогсон ороод ирсэн бөмбөгийг хаалгач Цэнгүүн барьлаа. За Тэмүүжин бас ингэж нэг цохиулаад байж болох. Пүрэв дөржин оронд орж иж байгаа ойлгомжтой хаа баруунд. За хөндлөн намжуулт ороод ирсэн Цэнгүү атгаа гаргасан дөлгөө. За шууд агаар дээр нэг үрэл дээр. За цэрэн дожийн хөндлөн намжуулалт. За хүүхэд байхад бол одоо саяны товтлооны бөмбөг сөрөг товтлоонд явах гэсэн. Мөн л Томас салгаж байна. За төвшинбэрийн хувьд бол Томас эсрэг тоглоно гэдэг бол Улаанбаатар Falcons. Улаанбаатар клубт бол бас олон удирдал амжилттай тоглосон Амирчин бат шиг. Ийм хөрчмийн хувьд энэ өдрөл ерөөсө тоглолтууд бол 4-3-3 байж байгаа. Бас харьцангуй шүүгтэй яаж харьцах уу? Тоглолтын имлийг яаж барих уу? Ямар үед алдраа Готов шууд интроор ч юм уу солигдоод ороод ирэх байх. Тэгээ Готовг бол би бол гинтэл Бакундо орогшонд хийсэн мөрвээгүй шүү. Яа. Саалгач тэрэгүү бөмбөг. За намруу хамруу оноостой дамжуулт гаргаж өгсөн байт Цэнгүүн. За сүүлийн жилүүд бол ер нь төлхөө Японд тоглож нартай л лигт орж байгаа баг. Нөгөө талд бол лигтлэгч гэдэг юм уу уртлын хід нь бас өндөр тоглогч нар би зогсоо энэ удаад Цэнгүүн барьж авлаа. Азаргалдаа Томас бол одоо 16 дотор 5 дотор бол агаарын бөмбөгт бол үнэхээр одоо гой тоглоо. Яа. За шгшоо. Төвийн хамгаалагч утган цагаан хууцавлаа. За эвгүй дамжуултаас оржсэн. Гэхдээ Цэнгүү тун найдвартай шүүгч нэмж 3 минутыг сунган тоглуулахаар болсон. За Булангийн цохилт энэ удаа дамжуултаа гаргаж өгсөн. Таслууллаа. Асын дамжуулт Цэнгүүний урагшаа гарч ирэх бөмбөгийг шууд тоглогч орж ирж байгаа юм байна. Булангийн цохилт 50 хүү хаалган цогсон. Эвгүй цохилт орж ирлээ.